За үзэгчтэй багт баярыг хүргэе гэдэг шиг манад шинэ гишүүн орж ирсэн байна. За бүгд шинэ гишүүнээ хүлээж аваарай. Хөтлөгч Мөх Соёл. За баярлалаа. За тэгэхээр алгадаш зэрэгдэл манайхд одоохондоо байхгүй гэсэн удахгүй зэрэгдэлтэй болно. За шууд ток шоу явах юм биш үстэй. Тэгээ шүү дээ. Ток шоу ч нэг бүр мэрэгжлийн нэг юм зэрэгдэл гэж байд юм байлээ. тийм шүү дээ. Алгадашаад ингэ сууж идэг те. Инээж минээд. Тэгээ манай зэрэгтлний хүн байж штэ. Инээхэргүй юм ярьсан ч гэсэн нөгөө инээж идэг те. За тэгэхээр өглөөний мэд хөтөлбөр маань энэ 7 хоногоос арай эрч хүчтэйгээр, арай сонирхолтойгоор, арай гэдэг үгийг хайчээ те. Маш энгийнээр та бүхэнд хүрж явах болно. Одоо ямар нэгэн тийм тайлцтай одоо нэг юм үзүүлмээрэг байна. Илүүдээ биш гоё чөлөөтэй тий. Тийм гоё баймаар байна. За тэгээ гоё 7 хоног эхэлж гин дуусч гин. Ажилдаа хүн болгоо ерөнхийдөө сэтгэл хангалуун байгаах, ажиллаа сайн хийж байгаах гэж найдаж байна. Тэгэхээр мэдээлэл маань ер нь бол эхэлж гин гэж ойлгоо тий. Энэ 7 хоногт ер нь бол маш сонирхолтой үйл явдал болж эхэлж байна. Кино фестивал эхлэх гэж баг шиг байна. За номын наадам эхэлж байна Улаанбаатар тий. Өөр чин урлаг соёлынхын дунд бас сонирхолтой үйл явдал болж байна. Дэлхийн нийтэд гэх юм бол шинэ ертөнц нээгдэж байгаа шиг байна. За тэгээд хинээс эхлэх вэ? За хинээс ч гэсэн яах вэ? Одоо нэгэн л. За чамд хэлээ. За тэгвэл миний өргөж байгаа мэдээлэл болохоор юу вэ? Шинэ далаа нэгцэн. За энэ ямар далаа юм гэхээр одоо хойд одоо мөсөн далаа гэж байгаа шүү дээ. Тэ тэрийг ерөнхийдөө бол хүлээн зөвшөөрөөд 4 том далаа байгаа шүү дээ. 4 том далааг одоо өргөжлүүлээд дахиад 5 том далаатай болж байна гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ мэдээлэл бол ингээд утгагүй орно. За чинийх. За минийх болохоор мэдээж нөгөө урлаг соёлтой холбоотой, кино наадамтай холбоотой мэдээлэл байна. Алтан өргөө гэдэг олон улсын кино наадам байдаг. Хуучин алтан хайлс. Алтан хайлс байсан. Одоо ер нь өөрчлөгдөд алтан өргөө болсон. За энэ кино наадам маань болохоор олон улсын наадам. Тэгээ 9 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа. Одоо энэ жил бол яг 9 дэх жил гэсэн үг. Тэгээд бас нэг гоё баяртай мэдээ болохоор наадмын маань нээлтээр Канны фестивальд шилдэг богино хэмжээний киног авсан. Монгол кино байдаг богино хэмжээний юу лээ? Шилүүс гэдэг кино байдаг. Тэр кино маань наадмын нээлттэй болж гарах юм билэ. Тэгээ ерөнхийдөө бол 321 бүтээлийн 16 шилдэг бүтээлүүд ер нь гарна. Тэгээ дээрэс нас 6 сарын 18-наас 20-ны хооронд Look TV-гээр өнгөө гаргаж байгаа. Тэгэхээр хүмүүс маань үзээрэй тий. Ягаад гэх юм бол энэ коронавигоос болоод тийм. Би сая юу хэлэх гээдсэн бэхээр нэг юм киногийн гол мэрэгжлийн уншаал өөр ээж шүү. Ер нь гэхдээ өмнө сонирхож байсан уу? Сонирхолгүй байхав тий сонирхдаг юм лээ тий. Жага. Сонирч байгаа юм байна. Шилүүс гэдэг киног бас үзээгүй юм байна. Үзээгүй юм байна. Би сая алтан судлалын болоо гэж бодсон чинь шилүүс нь байсан. Шилүүс тий. Зөв. За энэ мэдээлэл бас та бүхэнд хүрэх юм байна. Тэгвэл жага дээр ямар мэдээлэл вэ? За энэ 6 дугаар сард бас нэг юуны бахархлын сар буюу Prime фестивал бас хогдд юм байна. За энэ одоо яг ямар утга учир бүхий фестивал юм бэ гэхлээр одоо лесби, гомо, бисексуал чавыг тэгж хэлэхээр гоё санагдаж байна. LGBT-гийн одоо хүмүүсийг одоо эрхийг хамгаалах юм фестивалыг хичээл олгон 6 сар тэмдэглэн өнгөрүүлд юм байна. Дэлхийд шүү. За манай болохоор Монголоор ерөөдөө 8 сараас эхэлж тэмдэглэдэг гэж ойлгосон. За энэ мэдээлэл үед бас айгүй их болоод байна тий. Тэрийг та хоёр ер нь яаж хүлээж авдаг вэ? Би бол тэдний эрхийг бүгднийг одоо дээдэлдэг, хүндэлдэг. Дээдэлдэг шээ явуучлаараа би өөрөө шууд сүйтэйцээ. За. Ерөнхийдөө бол эрхийг нь бол яадаг. Мэддэггүй байхдаа ер нь бол ойлгодгүй байсан багтай. Би бол ер нь бол бас маш их хүлээн зөвшөөрдөг. Угаасаа л тий тэр чинь яг адилхан л бид нар чинь хүн байхгүй тий. Яг бэлгийн чиг хандлага нь л өөр болохоор бид нар бол яг л ижлэх хүмүүс. Зарим талаараа илүү даваа талтай байдаг, илүү мэдрэмжтэй. Илүү мэдрэмжтэй, аяастай. Аяастай, яг зөв аяастай байдаг тий. Гэтэ миний эргэн тойронд ч гэсэн яг тийм бисексуал, гомо, трансгендер хүмүүс бас мэрсэр байдаг. Яг чагдаг жилгээр инээгээд. Яа чи инээ тэрэ. Жага тийм юм биш шүү дээ. Яагаад тэгээд байгаа. Яагаад гэвэл жагатай угаасаа нэг өрөөнд цоод шүү дээ. Тэгээд ерөөсөө нэг темп нь одоо яг нэг цэвэр нэг тийм монгол эмэгтэй аахгүй. Цэвэр монголч гэж би ямар нэг юм харинаа айгу үзэсгэлэнтэй жоохон ирлий цэцэгтэй байгаа. Цэвэр шүү гэж. Цэвэр чинь тийм монгол. Ийм их зүйлүүдийг ингээ ярихаар миний нэг юм инээ гэдэг нэг гэрэл асаад байлаа. Зөв. Тэгэхээр чиний хувьд амар цэвэр хичмэдгийн монгол бүсгүй юм байна шүү дээ. Тэгэхээр нэг иймэрхүү нэг юм өөр чиг хандлага, бэлгийн чиг хандлага гэхэлэр чи яг ингэ шоолоод юм тий. Санагдаад ам юм. Ерөнхийдөө одоо энэ фестивал юу нэг парадтай ерөөсөө хамаагүй шүү. Зүгээр жагаан гэрэл би нэг юм өдгөж авч байна. Миний энтекс хөдлөөд байл та.
За өөр мэдээлэл юу вэ? За ингээд тойрчиж байгаа юм чинь би бас нэг сонирхолтой мэдээсэн шүү дээ. Өмнө бид нар чинь нөгөө Facebook-ээр профайл зургийг хараач юм танилцдаг. Тийм бол одоо нөгөө мемигээр танилцдаг болсон гэдэг байгаа шүү дээ. Тийм. Минийх болохоор шал өөрөөсөө шүү. Наадах чинь тэгвэл явчих. Гэхдээ тэр юу шүү дээ? Application тийм сонссноор. Гэхдээ одоо юу гэдэг нөгөө хүмүүс урд нь жишээлбэл гадаад үзмжээр нь хараад таалагдлаа шүү дээ, тий. Тэнгүүд тэр хүн яг тийм юу сонирхтیں, юунд дуртай гэдгийг бид нар мэдэхгүй шүү дээ, тий. Тэнгүүд одоо яг нэг сонирхсан нэг бүтээлээрээ ч юм уу нэг зүйлээрээ танилцдаг. Энэ юу вэ гэхээр нэг яг одоо дараачийн үеийн хүүхдүүд зориулсан одоо ZJ гэдэг generation уран шүү дээ. Бид нэр чинь ерөнхийдөө бол мемегээр ерөнхийдөө бол тоглолт хийдэг. Одоо гоё эмэгтэй хүнгийн гол нэг арай нэг юм өөр стилийн нэг тийм гаргацсан. Тэгвэл нөгөө өөрсдийн гэсэн нэг зохиосон мемегээр нь хүмүүсийг бас татчихж байгаа юм л да. Өөрийн гэсэн сонирхлын мемегээ олж хараад тэрнтэйгээ одоо танилцдаг, холбогддог. Одоо би жишээлбэл нэг улс төрчийн нөгөө нэг юм янз янзын мемэнүүд дээр би ихэвчлэн хаахад гардаг байхгүй. Тэгм бол энэ аппликейшнийг ашиглаад одоо энэтэй надтай санаа нэг хүмүүс байх юм бол тэгээд надтай найз болол ороод ирнэ гэсэн. Тэгэхээр энэ аппликейшны гол онцлог нь юу юм бэ гэхээр ерөөсөө нэг одоо түрүү хэлсэн шүү дээ. Царай царайгаараа биш сонирхлоороо нэгдэж байна гэсэн. Тэгээд хамгийн гоё онцлог нь юу вэ гэсэн чинь нэг одоо юунд ингэ нэвтэрснийхэн дараа ашиглалтанд орсныхан дараа 90,000 гаруй хүмүүс ингэ шууруулаа хийцэн. Оо холбоо хийцэн. Уулзлаа. Тэгээ энэ чинь тэгээ ойлгомжтой тэгээд шоудлт гарч ирнэ одоо шүү юу вэ те санаа нийлээд хүмүүс чи юу гэдэг бизнес хийж болж байгаа юм те. Тийм яг байна. Бизнес гэж нөгөө play time дээр нөгөө яа гэдснэ болцсон юм аа. Play time юу хэдүүлээ камернээс гадуур явахгүй бол те. Play time мэдээлэл байгаа юм шиг байна. Play time юу яасан? Энэ 7 хоногоос ерөөхдөө бол нэг ашиглалтын толгой малбайгаа хараад те хаана юу байрлах иймэрхүү юмудаа чи өөрөө DJ хийх юм биш үстэй. Би энэ жил мэдэхгүй одоо тэгээд. Эсвэл өөрөө юугаар нь дагалдан баясагч юуныхан фэний хаан DJ хийдэг юм уу тий? Би чинь нэг удаа юу Fire Stage дээр нь DJ хийжсэн. Тэгээд яг үндэ бол надад 1 цагийн хугацаа өгсөн байсан ч мань дарга миний цагийн 30 минутыг хулгайлаад тэр 30 минутанд би ингээд пиу сууж үлдсэн 30 минут арай ч юу гэж хүмүүсийг дискодулсан. Тэгээд яг үндэ бол маш олон хүмүүс сэтгэл хангалуун байсан л та. Тэгээ найзын түрүү 7 хоног чиний тоглосон сетийг сонссноо маш их таалагдсан. Тэгээ би чи хараа хэвчээ ганц урд нь бүжгэлж байгаа нь би тэгсэн нэг тоохгүй. Би нөгөө амар DJ-тэйгээ айгуу гой найслал тэ надруу мадруу ингийн бас нөгөө тоожооч юм байхгүй хөгжмөндөө орсон байсан шүү. Чи сая хийвэл надад найз руу нэг тэгнэ тэр чинь шууд шинэ контроллер нэг өмнө ашиглаж байгаа контроллер. Тэгээ нөөдгөө ингээд ойлгохгүй, сонсохгүй дараачийн дуу нь юу аах вэ? За жагаа энийг тавил яаж бүжиглэх бол ингэж хайлт харчаад. Энэ чинь яг үндэ бол дуу тавьж байгаа юм шиг мөртлөө нэг юугээ мэдрэх хэрэгтэй, Wi-Fi мэдрэх хэрэгтэй юм. Эргэн тойрон яг яаж хүлээж авч байгаа. Энийг бас харах хэрэгтэй. За юу одоо явчихваа? Улс төр одоо явчихваа. Би тэдтэй амар юм айгуу тийм мэдээллүүд маань их тийм юу вэ те төвч юм шиг амар юм тим өдрийг тэмдэглэсэн байна, тим фестивалыг тэмдэглэсэн байна, тим аппликейшн нэгсэн байна. Одоо нэг жоохон gossip мэдээлэл өргөжүүл яаж байна. Холливуудын алдарч жүжигчин, дуувчин, за бүжигчин Jennifer Lopez маань Hustler тийм. Бас шүү дээ. Жүжигээрээ кино тэр кинон дээр ямар ч мөнгө аваагүй өнгө тоглосон юм билээ ш. Та хэд мэдгүй тэр кинон дээр тий. Ягаад? Ягаад гэхээр Hustler гэдэг хүмүүсийн мэрэгжлийг одоо юм уу эсвэл бүсгүүчүүдэд тэмцсэн ч юм уу. Тэр киног тийм сайн дураар орсон. Сайн дураар орсон. Тэгээд тэр киноноос нэг ч төгрөг аваагүй юм билээ. Гоё юм тий. Наад дээр чинь бас нэмээд хэлчихэд нэг одоо энэ шонгтой бүжиг чи ямар бүжиг гэдэг лээ? Юу стратиз. Арай өөрөөр бас хэлд юм билээ. Тийм штэ. Одоо сая сургалтын газрууд болж ирсэн тий. За тэгсэн чинь нэг юунд олимпиад оруулах гэж үтсэн юм билээ. Одоо нэг янз янзын спортын төрлүүд ингээд нэмэгдээл байт юм байна л да. Тэгсэн чинь олимпиад стратиз гэж хэлж болохгүй байхаа тэр чинь нэг мэрэгжлийн нэр нь байгаа. Шонтой бүжиглэгч. Найруулагч энэ доор ингээд тийм. Тэгэхээр тийм юм бас болж байсан билээ. За тэгэхээр Jennifer Lopez буцаад. За Jennifer Lopez маань 4 жил сүү тавьсан нөгөө нэг Rodriguez байгаа зү хөлбөмбөгийн Америк хөлбөмбөгийн Odd Star бас тэр бомтын юм билээ шүү дээ тэр. За тэрнээсээ сүү тавих цуцлаад хуучин X-тэйг очиод нийлчихсэн аач. Лос Анжелес руу тэр чинь 10 хэдийн X-тэй шүү дээ. Ben Affleck. За Ben Affleck-тайгаа нийлээд та хоёр чинь Лос Анжелес руу нүүсэн байна. Тэгээ шинэ амьдралаа эхлүүлж байгаа юм байна. За тэр хоёртай дахин амжилт хүсье. Битээ саллаарай. Гэж хэлсмээр шүү. Монголынх нь нэг фэнэсэн гэж. За тэгэхээр энэ бүх мэдээллийг та бүхэнд яг одоо нэг ямар нэгэн тийм реклам голоор нь оруулахгүйгээр шууд
сайхан базаад та бүхэнд өргөе. Тэгээд лидтэй одоо ерөнхийдөө тайлбаруудтай байгаа. Тэгээд бидний өглөөний мэд хөтөлбөртэй хамт байгаарай. Манай гаригийн хамгийн том хэсэг хамгийн их хайр халамжаар дутаж байна. Дэлхийн 70%-ийг далаа бүрхдэг. Гэтэл бид 5% л судалж амжжээ. Шинэ газруудыг нээн илрүүлж Тэнгис далайн гайхамшигтай өргөжлүүлэн танилцахын тулд аялагчид бид энэ бүхнийг хамгаалах тэргүүн үүрэгтэй. Жил бүрийн 6 дугаар сарын 8-ны өдөр бол дэлхийн далаа өдөр. 2002 оноос эхлэн дэлхийн хүн бүр Тэнгис далай хүрээлэнгүй байгаль орчноо хамгаалахын тулд энэ өдөр дуу хоолойгоо нэгтгэсээр иржээ. Энэ жил далайг хуванцар хог хаягдлаас сэргийлж хамгаалах жил гэж зарлжээ. Нэг жил далаад 8 сая тонн хуванцар хаягддаг. Энэ нь нэг томоохон хотын бүтэн жилийн хуванцар хогийг цуглуулсантай тэнцэнэ. Дэлхийн далаа өдрийг тохиолдуулан National Geographic-ийн газрын зураг судлаачид Антарктидыг хүрээлсэн улсыг Southern Ocean буюу Өмнөд далаа хэмээн нэрлэж дэлхийн 5 дахь далаагаар тодрууллаа. 1915 оноос хойш гаргасан үндэсний газар зүүн хүрээлэнгийн газрын зураг дээр бид 4 далаатай байсан: Атлантик, Номхон, Энэтхэг, Арктик. Харин 2021 оноос хойш бид 5 далаатай боллоо. Jennifer Lopez Ben Affleckтэй эргэн нийлэхээр Лос Анжелес руу нүүж байна. Jennifer Lopez-ийн шинэ эхлэл энэ мөн үү? 4 жил хамт амьдарсны дараа өнгөрдөг 4-р сард J-Lo Alex Rodriguez-тэй сүйд тавьсан байснаа цуцалсан. Одоо түүний хувьд Ben Affleck-тай харилцаагаас сэргээж амьдралын шинэ бүлгээ Калифорни мужийн Лос Анжелес хотоос эхлүүлэх нь хамгийн зөв сонголт болсон болол та. Өнгөрсөн 7 хоногт хосууд баруун Холливуудад болзооны үдшийг зугаатай өнгөрөөс нь олонний анхаарлыг татсан. Болзооныхоо үеэр Ben Jennifer-ийн араар гараа явуулан тэрвэрч байсан бөгөөд ямар ч ич санаа зовсон зүйл тэднээс ханхалж байгаагүй гэдэг. Тэд бие биедээ улам л эрхэлж үнэхээр ад жаргалтай харагдаж байсан гэж сэтгүүлчид одоо уралдан нийтлэл хийж байна. J-Lo энэ зун Лос Анжелес Хэмптон хоёрын хооронд байх болно. Гэхдээ LA бол түүний оршин суух шинэ хаяг нэгэнт болох нэ гэж их сурвалжууд мэдээлжээ. Одоо бүр хүүхдүүдэд сурах сургуулийн үзээд явж байгаа гэж байна. Нёгийг хаяад эргээд хуучинтайгаа нийлэн гэдэг бол бас л зоригтой алхам байх тийм үү? Аппликейшнээр дамжуулан хосоо олох нь дэлхийд даяар дижитал амьдралын хэм маяг руу шилжиж байгаа энэ үед энгийн үзэгдэл болсон. Тэгвэл бидний сайн мэдэх Tinder, Bumble гэх болзооны аппликейшнуудаас тэсвэр аргаар хүмүүсийг хооронд нь зуучилдаг Ишмүүз нэртэй аппликейшн гарчээ. Тодорхойлбол Ишмүүзийн хэрэглэгчид хүмүүсийн зургуудаас биш таалагдсан мемэнүүдээс сонгох бөгөөд тус апп нь болцоход тохиромжтой хосуудыг ижил мемэ зургийн сонирхлоор нь нийлүүлдэг байна. Энэхүү тавцангийн үүсгэн байгуулагч Видео Ватхаван Ишмүүзийг боловсруулахдаа болзооны аппыг ихээр ашиглаж буй шинэ мянганы залуучууд буюу Z үеийнхний сонирхлыг харгалзан үзсэн гэдгээ юм. Одоогийн байдлаар тус аппликейшнийг Америк нэгдсэн улсад 10,000 удаа татан авч 90,000 гаруй хүмүүсийг хооронд нь холбосон байна. Түүнчлэн Ишмүүзийн сахиурын хөндийн Ulu Ventures фирмээс $270,000 хөрөнгө оруулалтыг татаж аппыг илүү боловсруулангүй болгох ажлыг эхлүүлжээ. 6 дугаар сард халуун дулааны удирдал эхлэхээс гадна Pride Month буюу Бархлын сарыг дэлхийд даяар тэмдэглэдэг юм байна. Энэхүү сарын хугацаанд LGBT нийгэмлэгийн хүмүүсийн эрхийг хамгаалахын үүднээс олон нийтээр цугларч өөрсдийн эрх чөлөө ба биелгийн чих баримжаагаар баргахан тэмдэглэж өнгөрөөд юм билээ.
Багшлын сарын гол зорилго нь LGBT нийгэмлэгийн хүмүүс тулгардаг асуудлуудыг хөндөөн ядгарлан гадуурхалтын эсрэг хөдөлгөөн өрнүүлж, тайван жагсаал хийж, дуу хоолойгоо нэгтгэхэд оршдог юм байна. Багшлын сарын түүх нь LGBT нийгэмлэгийн хүмүүсийг ядгарлан гадуурхах үзэлтэд тулгарч, бусдад өөрсдөө хэн болохыг хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө тэмцэж байсан үеэс эхлэлтэй гэж хэлж болно. Бүр тодорхойлбол 1969 оны 6 дугаар сарын 28-нд Америк нэгдсэн улсын Нью-Йорк хотод ижил хүйстэй хүмүүсийн өөрсдийн эрх ашигын төлөө хэд хэдэн удаа цагдаа нарт эсэргүүцэл үзүүлж эхэлсэн бөгөөд уг үйл явдлыг Stonewall-ийн бослого гэж нэрлэдэг юм байна. Энэхүү бослогыг Америк нэгдсэн улс болон дэлхийн өнцөг булан бүрт LGBT хүмүүсийн эрхийн ашигыг хамгаалах томоохон хөдөлгөөнийг эхлүүлсэн тодорхойлогч үйл явдал гэж үздэг билээ. Багшлын сар гэх нэрийг Нью-Йоркийн Брэндон Ховард хэмээх байсексуал эмэгтэй өгсөн байт юм байна. Тэрээр Stonewall-ийн бослогыг болсны 1 жилийн ойгоор олон зуун жигсагчдыг цуглуулан Нью-Йорк хотын гудамжинд гарч ижил хүйснүүдэд эрүүгийн хариуцлага тооцож байсан хууль тогтоомжинд эсэргүүцлээ илэрхийлсэн байт юм байна. Уг жагсаал нь LGBT багшлын анхны арга хэмжээнд тооцогдож, жил бүрийн 6 дугаар сард зохион байгуулагддаг баяр ёслол болж өргөжсөн билээ. Өнөөдөр энэ арга хэмжээний хүрээнд Прад зохион байгуулагдаж шүлэг болон зохиол унших, илтгэл тавих арга хэмжээнүүдийг хийгдэж, гудамжны наадам болж, хүмүүст энэ сэдвээр боловсрол олгох зорилготой хөтөлбөрүүд явагдаж, сая оролцогчдыг татдаг юм байна. Харин LGBT нийгэмлэгийн хүмүүсийг илтгэдэг Солонгон өнгийн тугийг 1978 онд зохион бүтээсэн юм байна. Тугийг Сан Франциско хотын дарга Гилберт Бейкер хэмээх анхны нээлттэй ижил хүйстэн захиалж хийлгсэн гэдэг юм байна. Тэрээр LGBT хүмүүсийг олон төрөл янзыг илэрхийлэх хүсэлтэй байсан тул Солонгоос санаа авсан гэж хэлж байсан байна. Мөн түүнчлэн манай Монгол улсад багшлын сарыг анх 2014 онд тэгш эрхийн төлөө алхалт гэх нэрээр 14 хүн Сүхбаатарын талбай дээр тайван жагсаал хийсэн юм байдаг юм. Монголын LGBT төвийн мэдээж байгаагаар жил ирэх тусам жагсаалд улам их хүн оролцож тэгш эрхийн төлөө үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаа юм байна. Яаж ингэж вэ? Үндэлтэй. Монгол кино институт цар тахлын улмаас 9-р Алтан өргө олон улсын кино наадмыг 6 сарын 18-наас 20-нд онлайнаар зохион байгуулах гэж байна. Манай энэ жилийн наадам олон улсын уралдаанд хэсэг, уралдаанд бус хэсэг, Discoin 6 кино наадмын аялагчид Монгол кино өв, баримтат богино кино, public media art үзэр болон мастер классуудаас бүрдэж байна. Энэ жилийн нээлтийн киногоор Канны кино наадамд Монголоос анх удаага шалгарсан шилүүс богино киног хүргэх болно. Бүрэн хэмжээний кино үзүүрт 2021 оны шилдэг кинонуудыг толиулах бөгөөд 2020 онд Амстердамын кино наадмаас шилдэг дунд хэмжээний киноны шагналыг хүртсэн Монгол бүтээл Хөхөрд киног толиулах болно. Энэ жил Монгол уралдаанд хэсэгт хэдий байхгүй ч олон улсын уралдаанд хэсэгт 321 бүтээлээс шилж сонгосон 16 богино киног хүргэх болно. Мөн Герман найруулагч Эллен Гринг болон Канадын найруулагч Felix Dibur Library нарын онлайн мастер классуудыг наадмын Facebook хуудас болох линк дээр шууд дамжуулах болно. Наадмын төгсгөлд буюу 6 сарын 20-нд олон улсын уралдаанд хэсэг шалгарсан бүтээлүүдийг шилдэгүүдийг шалгаруулах юм а. 6 сарын 18-наас 20-нд наадмын бүхий л хөтөлбөрийг Luke TV-гээс кино сангаас үн төлбөргүй хүлээн авах боломжтой юм а. Өглөөний мэнд нэвтрүүлэг маань үргэлжилж байна. За зочны болон буюу хамт хоол идэх болонд маань өнөөдөр энэ сайхан бүсгүй маань өргөдөө ирсэн байна. За та өөрийгөө танилцуулаач. Санаа өглөөний мэнд намайг Цэнгэлмаа гэдэг. Жажаа хаусын тоогооч. Манай жажаа хаус нь болохоор юм Жантаа гомгийн газар байгаа. Тэгээд хүргэлтээр үйл ажиллагаа явуулдаг, заалар болон хүргэлтээр үйл ажиллагаа явуулдаг газар байгаа. Тэгээд хамгийн гол нь нөгөө бүс харгалзахгүй хотын хаач байсан хүргэлт хийгддэг. Тийм үү? Энэ төвдрийг яаж зохицуулж байна?
Тэгэл энэ төвчрлээ яаж манайх мафетер хөрөлдөгддөг байгаа дандаа. Гэтэ халуунаа барина. Халуунаа барина. Халуун. Жантай гомон жажамаа гэхээр над нэг солонгос киноны сценүүд л харагдаад байна л да. Нэг юм нэг хоол идэхээс өөр аргагүй. Сороол нөгөө амны ингээл харлаа шүү дээ. Тэгэл ингээд сороол нөгөө шар манжин сонгодог ойлж идэв шүү дээ. Яг тийм. Танаа одоо жажанг гэдэг нэрний утга нь одоо юу юм бэ? Жажан гэдэг нэр ер нь л жажамян гэдгийг хаал жажан гэсэн байхгүй. Жажамян гэдэг жантай гомон чинь яг юугаар бол жажамян гэдэг шүү дээ. Тэрний жажан. Тэгээд жажан. Одоо биднэрт ямар хоол хийж зааж өгч гин бас шууд гол нэрийн хоол авах шиг юм тийм нэрийн хооллохны хүмүүс байна. Одоо бол би өнөөдөр та нарт нэрийн хоол болох өхрийн махта жантай гомон гоё юм. Амтлуулах гэж байна. Тэгээ өхрийн махта жантай гомон нь болохоор яг юм өхрийн цол мах ордог байгаа ямар ч өөхгүй хайсгүй. Тэг яг монголчуудаа зориулаад жоохон монголчлоод тэрнээс л яг жантай гомон чинь бас манай монголчууд чинь яг нөгөө нэг амтлахны жоохон тийм чанга часисан амтанд дуртай байдаг шүү дээ. Тэрнээс л яг ингээд солонгос жантай гомон чинь болохоор жоохон амтанд сөөлн сул талтай байдаг. Тэгээд яг ингээд монголчуудаа зориулаад арай өөр монголчилсан л жор юм шүү дээ тий. Жортой байгаа. Түрүү юу одоо камера одоо рек тарахаас өмнө хэлсэн л дээ тий. Нэг жантай гомын ихэд нэг их цаг хугацаа шаардахгүй гэдэг. Тэгэхээр би бас энд нэг туршилт хиймээр байна л да. Танаа жантай гомын хүргэлт яг хэдэн минутын дотор очно гэх тийм юм байдаг. Дахиалга авахтаа минутаа хичнээн. Тийм дахиалга авахтаа манайх ер нь бол за хоолн гарах хугацааг бол нэг 15-аас 20 минут гэж тооцоолдог байгаа. За тэгээд хүргэлтийн цэгээсээ шалтгаалаад хүлээлгийн хугацаанд тийм зарим газараа 30 минутын дотор ч юм уу тий зарим бүр хол газруудаа цаг 30. Ер нь хамгийн цаатай хугацаа цаг 30 гэдэг байгаа. Гэтэ отгоо юу яа штэ би ч бас яг сурмаар байгаа болохоор үгүй яах вэ нөө бас жоохон яриулах болохоор яг угаасаа нөгөө хийдэг цагаас нөгөөс жоохон сонгохлах л та. Ер нь бол тэгин. Гэхдээ юу яадаг штэ нөгөө кино менон дэр ч юм уу яг нөгөө олон ангит кинон дэр тэгээд идэв штэ. За яг тэдэн минутын дараа ирэхгүй бол нөгөө цайны мөнгө чинь ч юм уу те хоолны чинь мөнгө өгөхгүй гэж залгадаг шүү дээ. Гэхдээ ингээд залгаад ярихт нь хэлдэгтэй таны хоол гарах хугацаа чинь тэдэн минут байгаа шүү. Тэгээд таны та тэнд авах юм байна. Тийм болохоор яг хүлээлгийн хугацаа чинь тэдэн минут шүү гэж ерөөхдөө хэлж өгдөг байгаа хүмүүстэй. Тэгээд ерөөхдөө яг хэлсэн хугацаанд багтаж очихыг зорддог. Танайхаа байгууллагад яг хичнээн жил болж байна. Удаагүй манайх л түрүү жилийн 9 сард нэгдсэн. 9 сард анх жажан хаус гэж нэгдээд тэгээд одоо 6 сар гэдэг чинь яг 9 сар болж байна. Үндсэн байршил нь хаана юм бэ? Хүнсний 1-р дэлгүүр гэж байдаг шүү дээ. Одоо хуучин хүнсний 1-р дэлгүүр гэдэг гэсэн. Тэрний яг замын эсрэг талд нь жажан хаус гэдэг байгаа. За тэгвэл тэр чигээр баг рекламын хэсгүүд нь явчлаа шүү. Тэгэхээр шууд хэдүүлээ хийгээ эхлэв. Тэгэхээр би эндээс зүгээр тестлээ зүгээр минутын тавьж чадах. Би ямар ч гэсэн юу ачи танд угаасаа мэрэгжлийн тогооч ажууд бид одоо юу яагаад яах вэ? Оролцоод яах вэ? Таныг ингээ хараад ярилцаад явдаг уу? Тэг надад амжилт жижиг сэжигэн дээр заслаад зааддаг хөө. За манай жантай гомон чинь яг ерөнхий урц нь бол ингээ сонгино байгаа. Гол урц нь. За. Тэгээ би ингээ угаагаад ойролцоогоор одоо хичнээн хүний порц хийх гэж байна. Одоо би 4 хүний порц жантай гомон хийх гэж байна. За тэгээ хоол ээж эхлэе дээ гэдэг хөө. Юу яах вэ? Харт тавьчлаа. Дахиад гамбан зоогоо би яах вэ? Туслах уу? За яг гайг бах уу. Тэр надтайгаа юм яриад хажууд ингэ байна. Сонгоно ер нь яаж ирчихв? Уламжлалт лавшааныхаар уу? Одоо ингэ дөрвөлжин л хийчихнэ гэсэн үг. Ерөнхий аяга том ирчигдэж байгаа. За энийг би панчаан дараа нь хачсан. Жантайгаа маань дотроо янз янзын төрөл байгаа юу? За манайх болохоор 2 төрлийн жантай гомон гардаг байгаа. Өхрийн махтай гахамхтай 2 янз. Гахамхтай нь болохоор баг зэргийн халуун ногоотой. Чихэрлэгдүү байдаг. Өхрийн махтай нь ерөнхий яг жангийнхаа амтаар тэгээд ер нь тиймэрхүү. Юу асуусан шүү дээ. Би нэг тэр яг нэг камер эхлэегүй байсан л да. Нэг үүх түүхийн талаар яг нэг гоймон гэж байгаа шүү дээ, тий. Яг хаанаас үүсэлтэй. Тэгээ яг солонгосууд яг өнд бол тэрэнд болгож чадсан байдаг, тий. Яг жантай гоймонгийн анх үүсэл нь болохоор юу юм бэ л дээ. 1950-ад оны үед нэг солонгосын Инчон хот гэж байдаг шүү дээ. За Инчон хотод нь болохоор нэг хятад хороолт байдаг. Хятад хоолны газар. Яг солонгосчууд зориулж анх жантай гомон гаргасан юм билээ. Тэгээд яг тэр үеэр нэг солонгосын дайны үеэс. Тэгээд 50 он гэхэр чинь тийм солонгосын дайны үеэс. Тэрний 50-ад оны дунд үеэс л үүсэлтэй гэж үздэг юм билээ. Тэгээд дайны дараагаар болохоор яг нөө Инчон ч нэг олон улсын худалдааны төлбөрт бомб толцсон шүү дээ, тий. Тэгэнгүүт нэг тэр нутгийн өөрсдийнх нь ошин суугтж нэг загасчд
лагсны 8 идэх хүмүүс. За дээрэс нь худалдаачид айгүй их нэг тэр энэ ч хотоор үйлчлүүлдэг болсон. Тэнгүүд тэднэрт зориулаад порц ихтэй, айгүй их порцтой тэг хямд үнэтэй тэгж гаргаж ер нь бол байсан бэлээ. Тэгээд нөгөө нэг айгүй их олон хүн тэрүүгээр яваад нөгөө жантаа гомынгийн идээд ингээд нэг солонгос даяараа алдарсан гэж яг анх жантаа гомынгийн үүсэлт нь бол тийм байлээ. Тэгэхээр нөгөө хятад хоолны газраас л үүсэлтэй юм билээ л дээ. Ер нь л солонгосчууд зориулсан. Манай монголчууд маань хэр жантаа гомын захиалж идэж байна. Манай монголчууд ер нь дажгүй шүү. Залууынхаа айгүй их сонирхож иддэг ер нь бол. Тийм. Тэгээд за яг жоохон настай огтцсон залуучууд ерөнхийн нэг их жантаа гомын гэхгүй. Тийм. Залуу үеийнхэн за тэгээд солонгост байж амьдарчаад олон жил болсон хүмүүс ч тэр юм уу жантаа гомонд айгүй дуртай жантаа гом айгүй сонирхож ирж иддэг, цорж ирж иддэг. Тийм. Одоо бүр нэг үе бий болчлаа шүү дээ. Солонгосын эхний ээжнийхэн буцаад ирсэн тийм эхний. Одоо энэ гоминг чанах ч юм уу тиймэрхүү ажиллагаа байгаа юу? Тийм гомго ерөнхийн ингээд нөгөө нэг хүний порцоор ингээд бүгдийг бэлдээд аваад чанаад аваад ирсэн юм уу? Тэгээ одоо энийг халуун буцалсан усанд хэдүүлээ буцалгаад тэгэл гараад. За би тэгвэл ус буцалгаж яах вэ? Тийх ус буцалгаж. Надад плеткаас аваад өгчгөө. Плеткөө. Тийм. За би жангаа энэ дээр юм яа. Усан тасарч. Ус тасарч. Ус эндээс авчих. Надаас ч энэ надад байга гарах юм болов. Тосмоос бол хамаагүй юм шүү те. Тос хамаагүй. Муу ч юм байна шүү дээ. За. Усаа бэлдээ тавьчихдаг гэж. Яа юм гэж байгаа. Энийг хийх өрөө анзаа. Махаарч чийтэй юм. За энэ шийч. Тоглогч нар ч одоо нэг өөрсдийн гэсэн нэг скил чадвар гэх юм уу те. Нууц техник гэдэг байдаг шүү дээ. Чамд тийм байдаг уу? За надаа юу. Чи одоохон дээр нэг дуртай юм мэрэгчлэнээ дурлаж хийхээр чи ямар нэгэн байдлаар нэг гарчдээ шүү дээ. Тийм одоо юм яах вэ? За би ер нь бол одоо яг энэ жантаагаа мөнгөд бол бүр гарчаад байна дөө. Жантаагаа мөнгөд бол гарч чинь дөө. Харин ямар санаа манай найзад нөхөрч хүртэл жантаагаа мэддэг юм уу гэ. Нөхөртөө хүртэл тэгээ байга жантаагаа мэдж өгдөг юм уу. Манай нөхөр бол яг хаяад нэ. Маха бол жижигхнэр хамаагүй. Жижигхэн ирчин. За. Одоо ерөнхий эднэр шиг ч юм уу энэс арай жижиг. Зарим газар чинь нэг машин цэцэн багталтай байгаа гэдэг шүү дээ. Манайх юу гэж бодож байна? махыг машинд чаар нэг яг нэг махны гоё амтан одоо байхгүй ч юм санагдаад байна шүү дээ. Яг арай томоор нэг мах намд жажлагдаад байж илүү гоё. Тийм шүүсэн ингэж байж бол. Танах ч одоо ингээд түрүү хэлсэн шүү дээ. Хотын хаанч хамаагүй хөргөж өгнө гэсэн шүү дээ. Тэгэхээр миний ингээд нэг толгойн төсөөлөгдөхгүй байна л да. Одоо ялангуяа нэг манай үйлчлэгийн салбарын чи жоохон зарим газар руу хөл сурталтай шүү дээ. Аа. Тэгээ одоо нэг цагаас офлогдох ч юм уу. Одоо нэг том нэртэй газрууд ирэхэд бол тийм шүү дээ. Тэгэхээр яг би юу асуух гэдэг нь тэгэхээр танах хамгийн хол хаана хөргөж байсан юм тэгвэл? Манайх ч улаан орон ботаник гэж явсан. Тэгэл ийшээ нисэх. Тий. Усан орбит гэж хөргөлтэй зөндөө гэдэг. Уснаа ахаа жоохон юм чинь. Тэр хүнсний нэгээсээ хэлдэг тий? Тий хүнсний нэгээсээ. Мопедээр хоошоо чингэлтэй 7 бодол гэж зөндөө газар дээр явна. Тэр шал тэнийг юм асуусан байх тий. Усан өнөрөө цаач. Одоо нэмээд байна. За энэ чи юуны юу гэж явах юм бэ? Хар буурцын нэг жан гэж байна. Ингээ өнөртөө нэг малц шиг өнөртөө. Тийм жоохон төлөвлөхийн юм шиг тийм өнөр өнөртэй байгаа даа. Сайн өнөртөл. Тийм ээ. Тийм байгааз. Яг сүүлд нь юм. Тийм. Өнөртөө байна. Тийм биш үү? Тийм үү. Тэгэхээр малц шиг өнөртөө. Яг жан л шүү дээ өнөртөө. Тэгээ энийг таад нууц жорн эндээ байна уу? Нууц жорн өөр юм дээ нөө. Энд байна. Ахаа наач юм байгаа. Ямар ч юу бүү байхгүй те. Нэр ус бас байхгүй. Нэр ус авахгүй амтлагч байгаа. За. Баг хамартаагаараа дийл юм байна. Өнөртөө тэгээд чад алин өөр юм өнөртөө тах юм аа. Малц засдаг. Алин юу өнөртөө.
энэ зөвхөн бат Сармис сос байна. тэгээд гүнжтэй нас байна. Хойш чи бараг хамт жангуу юм шүү. Би хамтлаад эхэлчихлээ. Бараг үнэрлээд юу байгааг бараг мэдээд байгаа юм шүү. За сармис байх шиг байна. Мэдээж хуу байна. Тэгээд жоохон хувцсны тийм ихэн өнөр нь болохоор. Зөвхөн бат байна. Арх хийж байгаа юм байна. Юу байна? Арх. Гүй арх хийхгүй шүү. Арх хийхгүй шүү. Хийхгүй. Танах жантаа амгаас гадна өөр ямар нэрийн хоолнууд гарч байна? За яг манай үндсэн хоол бол жантаа гомон гэж бодсон. Тэгээд жантаа гомонгоо дагалдах одоо догбугийн тансууг шарсан кебаб гэж байгаа. За. Кембабыг бас шарнаа. Кебабыг шарнаа. Энэ жиргэлж байгаа шүү. За. Тэгээ таны ажлын орчингоос нь шал өөр байгаа ч танд бас жоохон тохгүй байгаад байна. Харин яг нэг олон хүний хоол ингээд дандаа нэг спорт бид нар чинь яг гал дээр болох тийм. Тэгэхээр жоохон сонирхол юм. Гэхдээ яг гайгүй. За өөр өндөг байна. Галын мөч. За. Тэг жоохон гадна. Би нэг яг дөрөвний постонд зориулаад яг ингээд хэмжээд бүр аваад ирсэн байгаа. Шууд тийч. За үлгчтэй би энийг бараг гол авсан бараг мэдчихлээ дээ. Би бараг дараа жантаа юм шүү. Би бараг хийж мэн гэдэг. Энэ чи юу лээ? Наад чинь хмал цадал. Язаал амсч явах гэдэг юм. Давс. Юу болгоныг амсаад энэ чинь яг ч утсан давс шиг байх байгаас тийм. Хөрл ч юм. Галан жоохон Шиг ч юм уу юу шиг яа сод мод шиг байна тий. тийм. Тийм маха ичж гин, цангана ичж гин. Сая таны шүрсэн чи хулуу байсан тий. Тэг хулуу цагаан луу гэж. Тэгээ ногоонуудаа бас нэг өөрсдийнхөө дуртай ногоонуудаар бас оруулж болно шүү дээ. Болно. Ер нь янз бүрээр л хийдэг юм билээ. Яг манайх бол ингэж байдаг байхгүй. Тэрээс бол хүмүүс байцаа хүмүүс гэл бүх төрлийн ногоо хийдэг юм билээ. Одоо үйлчлүүлэгчдийн бас нэг юу байдаг шүү дээ. Нэг сулж гэх юм уу талууд байдаг шүү дээ. Одоо тодорхой хугацаанд ингээд яг нэг шаагж байгаа л ингээд алгуулчдаг. Тий. Тэгэхээр танах энэ дэр ихэр бэлтгэлтэй байгаа юм. Ер нь бол тэгэл байгалийн бэлтгэлтэй байгаа шүү дээ. Тэгээ шинэ нэрийн бүтээгдэхүүн гаргаж ирдэг ч юм уу. Эсвэл шинэ үйлчлэгээ нэвтрүүлдэг ч юм уу тий. Nee одоо бодсон ахад нэг хэд хэдэн юм л байна. Гэтэ тэрийг хэсэг хугацааны дараа дараалтаа гарна гэл. Хэсэг хугацааны дараа гэдэг шиг байна. Тэр Jack House шинэ хоолоор шинэ юу гарилээ? Менюгээр уулзах нь штэ гэж. Яг хөө гэхдээ нэг ихэнх одоо хаагдчихж байгаа ч юм уу тиймэрхүү газрыг ажиад хахад дандаа нэг юм яа сэтгэл нь хандсан байт юм лээ. Яг нэг эзэн ч юм уу те. Яг доод хүмүүсээ яадгүй ч юм уу, тоодгүй ч юм уу ингээл зөөхөн мөгч ингээд орж гарч лээ гэдэг маркер харьцдаг. Тэнгууд л нөгөөх нь яг ноу-хау нь болохоор яг ажилчт нь байсан. Яг гол ажилчт нь байхгүй болчихгоо үйлчлүүлэгч нар нүртэл нэг амт манд нөгөө болсныг мэдрээд гэдэг ч юм те. Тэгээ энэ талаас нь юу бодож үзсэн болов? Үзэлгүүл яг хөө тэгээд манайх ч бас ажил нэгдээд 9 сар болчихж байгаа шүү дээ. Энэ хугацаанд ч бас зөндөл юм үзлээ. Ковидоор баахан карантинлэгдлээ. Ковидын үеэр баг танах ч юуг олцсон юм шүү. Гол юм олцсон юм шүү те. Хөргөлтгээд. Тэгээ манайх ер нь анх нэгтгэхдээ яг нөгөө нэг ер нь бол санаа нь болохоор одоо солонгос ч ингээд яг драма дээр гардаг штеп солонгос драман дээр яг ингээд үлсэж мүсэл хоол идэг бол чажимын жантаагаа мэд захиалж идэг ингээд усан газар ингээд жантаагаа мэд аваад ирдэг хүмүүс дээр усан газар наа. Тий ер нь тэгэл солонгосчууд хааж байсан жантаагаа мөнгө захиалаад идчихдэг штеп тий яг тэр шиг жантаагаа мөнгө яг ингээд хүргэлтээр хүргүүл аягүй гоё юм байна гэж бодоод тэгэд манай найз дээр ах ам чанар бол тэгээд энэ дэр бол ярилтгүй л үү. Одоо хийгээд дуусахаар харъя тий. Тий ам чанар дээр. Жантаагаа юм хийхээс өмнө ямар хоолны тооч байсан бэ? Дангийн жантаагаа монгорол дагнасан уу? Ер нь жантаагаа монгорол. Тэгвэл аргагүй байна уу? Аргагүй тэгвэл жантаагаа монгорол дагнасан аргагүй байна уу? Жагаа ингээд ер нь анх яаж идчихсэн бэ? Би анх яг хав тэгэл солонгос кино үзэж байгаа л дандаа тэгэл угаасаа гоё шүл сасгаруул мэддэн штэ. Тэгж аал за жантаагаа мөрийг идэж үзээ та гэж аа. Зүгээр би нөө дэлгүүр цаардаг бэлэн жантаагаа мөн жигнэд идчихдэг. Жигнэд тэгээ дээрэс нэг юм нэг угаасаа юм хар амтлагчийг хоолоод идчихдэг. Тэгээ тэр талны арай сул байгаа юм хайхтаа тэгж иддэг юм. Таалагдаагүй юм. Таалагдаагүй. Тэгээ яг нэг тогооч чигээгүй өөрөө били юм аваад идсэн болохоор яаж зам чанар нь дутуу байсан биз?
Одоо харин чихэн утгаар нь цэглэмэгчийн гарын жажарамыг жантаа гомиг идэ. Надад бас яг тэр бэлэн жантайгаа нь хүмүүс аягүй гоё гэдэгт идээд зэрэг тийм сул санагдаад. Чи сул надад гэсэн яг нэлээд сул амттай санагдаад. Бас тийм байх юм. Тэгээ хүмүүсээ яг амтлах мэдрэхүү ч бас янз бүрээ тэгээд зарим нь аягүй тийм сул амт хүсдэг бол зарим нь чанга амт хүснэ. Одоо энэ гэхдээ ковиднээс болоод хүмүүс чинь амтлах үнэрлэхээ бараг таг юу ч өгсөн гоё нэ мэддэхгүй юм. Тэгээ бас хамаагүй бүр сул амттай юм гэдэг чил нэрээ би амтлах мэдрэмжээ алдчихгүй гэж бодмоор. Одоо сая бол яг нэг хар буртгны жангаа хийчихлээ. Тэгсэн хар буртгны жангаа хийсэн. Одоо ингээд жоохон хэдүүлээ явчих. Гал нь ерөөхдөө жоохон ширүүн байх юм зүг юм тий. Тийм ер нь жоохон ширүүн байх зүг. Манай гал жоохон сулал байгаа би. За уучлаарай. Хийчих юм уу? Энийг нөгөө нэсэлт нэдүүлээ. Яах юм уу? Жоохон нэмхүүтэй юм байж байгаа тий. Юу яах вэ? Яг жантайгаа нэг солонгосчууд өөрсдөө энэ шар манжинтай болж иддэг. Тэгээ шар манжингаас гадна түүхий энэ сонгино штэ. Тий, нөгөө сонгино. Түүхий сонгино. Түүхий сонгино, цагаан сонгино тий. Энэ жантайгаа ингэж цуг хажууд нь хачир маягаар иддэг. Түүхий сонгино, бөөрийн сонгино нөгөө ногоон сонгино. Энэ одоо энэ бөөрийн сонгино баггүй юу? Энэ бөөрийн сонгино энэ жантаа холж байгаад иддэг. Яа, өсөөд нь штэ өглөө болж очиж. Тэн хатайгаа жамжаагүй. Би нэр өөрийнх нь түүхийг нэр ярих юм арч. За, чи анх яаж ярина бэ? Анх энэ чинь нэг отхой чинь 2010 оны орд ирсэн юм. Тэгээд нөө бэлэн гомон дэвтэж идэх шиг бай нөө хамаг юм хийгээд дэвтэйгээд шилтэй. Тэгээд эцэн чинь нэг тийм чихэртэй хар ус ууж байгаа юм шүү. Шилтэй нөө устай нийцсэн байж тээ. Тэгээд нөө гомын хийдэг шиг хийчихгүй. Тэгээд дараа нь ерөөхдөө бол найз нартай хийж өгч байгаа. Тэгээд яг маш олон хүмүүсийг энэ гомын дуртай болгосон шүү. Би нэрээ тэгэхээр гавьяа байгуулсан гэсэн үг. Баас мэдээ чи бидэд аягүй хэрэгтэй. За, өнөртөж эхэлж байна да. Гоё Яг жаа өнөртөж. За одоо нэг 2-3 минут буцах хэвдэлээ. За. Тэгээ буцалгаад. Тэгээ одоо тусна гомон сайхан яах вэ? Манай Энэ гомч одоо тусна юм зориултын гом юм уу? Танахаас яасан гом. Тийм манайх өөртөө ингэж гаргаж чаддаг байгаа тий. Яг нэг хүний порцороо ингээ 200 г-аар нь савлаад. Тэг яг 200 г гомтой рамен идэхэр яг цадах. Яг л цадна. Яг л нэг хүний бар тий. Тэгээ араас нь сайхан хүүтэн тий. Хүүтэн гоё хэлж болохгүй хаа гэхдээ. Оол гоё. Тийм ээ тийм коло. Хүүтэн коло. Тэгэл танай хажуугаар гоё догбугийн бас хийд юм байна шүү дээ тий. Тийм догбугийн гарч байгаа. Одоо яг нэг солонгос шарсан маань шиг мандуу нөө шүү дээ. Тэр мандуу гардаг байгаа. Шажгинсан тий. Тийм ээ тий. Мандуу гарна. За тэгээ шарсан кебаб тансуяг гэж болдог байгаа. Тэгвэл дараагийн бас өглөө дээр гоё догбугийн хийж өгөл яа тий. Одоо сүүлийн үед бас бэлэн догбуг их гардаг болсон байлаа нөө соус будааны боо хоёр нь тусдیں۔ Ягаад тэгээ холиол яаж тэмлээ тий. Бас яаж мэрэгчлийн тоглож юу бас гүйцэхүү. Сүүлийн үед бас их нөгөө хүмүүс нөгөө юу үдээд мукбанг их үдээд хүмүүс догбуги болон рамен, жажарамен айгуу хийддэг болсон мөлий. Усаа буслахгүйсэн юм. Буслаж байгаа. Буцалж байгаа хаа. Ээж дээр юм шүү дээ. Тэгвэл манай их салгачих. Салгачих. За. Энэ хоёроо бараг байран сольчт юм уу энэ цаат юм. Тих үү? За тэгье. За хойлоо солих. Та яраас навч цаг тавьсан болохоор ингэж байна уу те сандраад байна. Сандраад байна хараа. Би бүр айгүй удаан 50 ээж тэрнээс үл айл хэдэн болсон байгаа. Гэж болсон. Тэгээс айл үжээ нөгөө хөргөлтөндөө гарцсан маа тий. Хөргөлтөндөө гарцсан байгаа. Оо. Цагаас нэг яг юм таймерыг дээр хийх юм бол яг танаа once дээр ч очиж байгаа тийм л те. Тий яг хоол once дээр гэж юу ресторан гэж ярьж штэ. Буанзан дээр. За сайхан чинь. За гомгоо ерөөхдөө болох ч юм бол тэгээ манай хоолны үндсэн юу нь болгол болцсон юм биш үү тий. Тийм ер нь гом болчихж байгаа. Одоо хэдүүлээ нэг чинь хоёр. Аач нэг шүүч. Гарахмалаа найруулж байгаа. За одоо энэ бас юу вэ? Юу вэ? Нөө гарахмалаа. За. Усна ангаалаа. Ус тийм сэршүүлчихээс авчих. Ойна. Одоо идэхдээ солонгос кино шиг иднэ билээ. Болгохгүй нөө гэдэг шиг. Ерөнхий энэ цардуулаар амтын зөөлөж өгд юм билээ. Жангийнхаа жан чи өөр нэлээд хурц.
тийм гашуун амттай давстай юм шиг тийм гашуун амттай байдаг байхгүй. Гэхдээ бол давс суртал биш. Давс бол биш. Нэг эрүүл хооллолт молт гэж сүүлийн нэг модлоод байдсан шүү дээ. Юу гэх юм мод гэх юм лээ. Эрүүл хооллолт Сүжрээд байгаа. Тийм. Залбирхан цааш энэ. Энэ тал дээр жадтайгаа мо яг эрүүлдэ орох уу эсвэл одоо нэг хүнд хоолнд орох уу? хүнд хоолнд ор. Хүнд хоолнд орох уу? Одоо нэг алим идэхэд 3 цагийн дараа шингэдэг гэдэг шиг. Шингэлт нь бол тэгэл. Шингэлт нь бол гэхдээ ерөнхий гайгүй л дээ. Гэхдээ яг нэг учиргүй эрүүл хооллолтоор ингэж хоолдог хүмүүст бол нэг тийм тохиромжтой биш гэж магадгүй. Гэгүн сайхан малынхаа үр шимийг хөртчихсэн. Гэгүн цагаан алтан болсон монголчууд байгаа шүү дээ. Тэд нар танд ч юу гэж хэлмээр. Таа юм димэдэ. Жадаагаа минь гоё шүү гэж. Тий, жадаагаа минь гоё шүү. Та ер нь өдөрт ачаалттай цаг хичнээн та жадаагаа минь гаргаж байна. За, бараг Тоолж үзсэн үү та? 100 200 гэж явчихсан. Яг ачаалттай үед бол айгүй амар гэдэг юм аа. Өглөө ингээл галтгоонд ороод ямар ч цог завгүй байж байгаа. Бид нар чи өөрөөсөө бараг хоолоо 5 6 цагт иддэг шүү дээ. Юу ачаалтаа 5 минутанд юм 10 минутанд нэг гардаг гэж тооцоолчихлаа. Тэгээд үржүүлчихлээ. Тэхүү. Тэгээ манайх чи өглөө 11-ээс оройн 10 цаг хүртэл үргэлж иддэг байна. 11 гэхэр чинь юу вэ? 12 цаг юм шүү дээ. 12 цагийг үржих нь 60. Танаас гадна өөр тоогооч нар би юу маань хичнээн одоо хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна одоо. Манайх одоогоор яг хүргэлтийн бол 2 хүн явж байгаа. Кафе тундаг. Тийм кафе тундаг 2 байгаа. За тэгээд галтгоондоо 2 гуруулаа. За тэгээ манай туслахууд байгаа ах тий. менежер гэх юм уу? Тэгээ буруу тооцоолсон гэх юм уу? Нэг бүсгүй байгаа. Тэгээд ерөнхий зургуул байна. Буруу тооцоолч юу яач вэ? Өдөрт 72 гэж гарч иж байна 10 минутаар. 100 гарна. Тэгээ бас юу гарч байгаа юм? Дан жантайгаа монгоос гадна догбуги кебаб тий. Банш гэх мэтчлэн гарч байгаа. Тий. Жантаа гомчин тэгээд өөрөө яг нэг солонгос хоолнд дондоо стрит фуд гэж явд юм лээ. Корей стрит фуд гэдэг чинь тий тэгж явддаг. Дайр жантайгаа юм билээ. Харин камерменээс төрүүлж барьж авах юм шүү. Наач энэ нөө юунд дэр бас газ галан дээр шууд хийждэг болохоор илүү хурдан болдог. Хурдан болно. Тэн дээр болохоор нэлээ одоо. Маач нэг индексэн билэгддэг амар тийм цэвэрхэн. Цэвэрхэн. Яа, энийг унтраач гоо. Манай өмнөх өглөөдөр болохоор ерөөс мэрэгжлийн тагаач ороогүй. Та болохоор анх удаага Анхны чинь анхны тагаач байгаа. Тэгээ би бас тэр бас оролцоогүй тий. Цаатлаа унтраад. За энийг унтраач гоо. За манай ер нь жан соус мань болсон шүү. Одоо хэдүүлээ. Усаа буцчих гомн гоё гэл. Одоо бид хоёр бол хотоодоо бэлдээл байж байна. Байж байна. Өндөг байна. Өндөг одоо шарах уу, чанах уу? Аа. Шараад гомн дээр яг манай өхрийн махтай жантаа гомн өөрөө гарахтаа юу яадаг байгаа. Жохон ингэчгүй. За хэлбэрч. Дээрээ шарсан өндөгтэй гардаг байгаа. Тэгээ би яг тэр юугаар нь гаргая гэж бодоод өндөг аваад ирсэн байгаа. Хэдүүлээ шараад. За ерөөд ус маань буцалчлаа тий. Гомн гоё сайн. Гомн гоё ер нь тэгээ давсгүй зүгээр л усна. Давс тостой усна. Давс тостой Тийм усна. жоохон давс. Уусаа паста гомгууд чинь нөө хоорондоо наалтах гэдэг болохоор. Маа тоогооч маань тэгээд айгу порт өндөртэй ирж шээ. 4 хүнээ. Чи гэхдээ ярихтаа хэд гэж ярьсан юм? 2 хүнээ ялах гэж та 2 гэж хэлсэн шээ. Оо. Ер нь жантаа гомг халуунаар нь иддэг хоол юм уу? Ерөнхийдөө жоохон хагас хөргөлтийн байдалтай иддэг хоол юм уу? Халуунаараа идвэл гоё гэдэг. Ер нь бол. Аа тэгвэл хөргөлтийн хоол бол ямар ч халуунаа барих юм байна тий. Халуунаар барина, халуунаар өмсдөг чинь. Тэгж жагаад танахаас захиалаад Аха. Мукбанг хийх үү гэж. үгүй. Захиалж байгаа би юу яа. Тестлэнэ. Яг хэдэн минутанд ирж байна. Тэгдэг. Гэтэ өөрийгөө гэж хэлэхгүйгээр дэслэх гэнэ шүү дээ. Тэгээ өөдөөс нэг камераг барьц. За гэдэг юм аа. Тэгээд 10 минутанд ирж гэнэ гэдэг. Гэтэ мапитер юм чинь ер нь бол гайг баха тийм машин биш юм чинь. Сүлжээл явчихдаг. Гайгүй тий. За энийг иш. Замын цагдаа нар бол энэ нэвтрүүлгийг үзээгүй байгаах. Тэг үгэж найдаа гэж. За үндээс орчих. Ер нь За энэ гом гэж чинь усын мэдээ шүүнээс тий. тийм шүү. За би сайхан Шүүхөө. нөгөө нэг
Юуны шаргашуугийн бэлээ гаргаж ирэл үтгэх нь шүү дээ. Яг нь юу байхгүй хоёулаа чинь нэг юу вэ? Юу лээ? Ууцны юу байсан бол те? Жигнөр байсан бол те. Шингэн дээр бас За ингээл авчтаа. нэг утраач. Та гэхдээ жантаа гомгоос гадна өөр гоё Монгол цагаан хоолнуудаа сайн хийн үсттэй. Монгол хоолнуудаа бол хийнэ. Таны өөрийн хамгийн дуртай хоол, идэх дуртай хоол юм байна? Тэр чинь Монгол эрэгтэй хүн болгоны шалгуур өстэй. Цэвэр чадахгүй л. Өнөө нөхөр бол тэгээ бааж байгаа цэвэр хэлгээд шүү дээ. Та тэгвэл энэ гомгоор бараг цавь гэдэг юм шүү. Жантаа гомгороо. Арай болоо байна тий. Цэвэр байна. Энд байрлал гоё ялна. Яг та ресторан юу нэг хоолны газар гардаг шиг л явж байгаа сте тий. Тий би яг гардаг шиг тий. Илүүдтэй юмгүй тэгээд бүр хоолныхаа газар аягыг хүртэл аваад ирсэн байгаа. Яг яаж гардаг яг тэрүүгээр нь танаас харна. За хоёроо. Мөн үү? Гом бэлэн болцсон байна. За би энэ талч. Энэ аяг нь гаргана тий. Тий нэ. За манай гэжтэй өөр гомгоо сайхан яах вэ тий. Тааруулах юм тий. Ой. Олон бош. Одоо яг нэг порц хоолны тавг л юм би. Тий нэг хом юм биш үү? Nice. Тий энэ үрэж болоод өстой та. Оо. Яг өөр орчинд ихээр аягүй сонир бид юм байна тий. Өөр бүх юм нь өөр. Тэгэж мэдчихэм бодоод байна л дээ. Манай нөгөө өмнөх зочд маань бас яг тэгдэг байхгүй. Гэрийн юмнаас өөр байгаад байна гэдэг. Бид нэр нэг хийдэг юмд аягүй дасцсан яг тэрүүгээр ихээр бодгонолны үстэй. Тий арай өөр өгдөг. Юуны өнөр Үйлчлүүлэгч нар бас нөө юу яадаг шүү дээ. Янз янзын сонголт байдаг шүү дээ. Одоо тим юм баг ийм баг хийгээр гэвэл танах яадаг вэ? Тий манад яг сонгингүй хийгээд өгөөч гэж орж ирж байсан. Сонгингүй. Тий сонгин иддэг хүмүүс. Хамгийн гоё гол орцыг хасаад өгөөч гэж баг хэлж байгаа юм шиг л сонсгдсон байна тий. Тий тэгээ тэр хүнд хийж өгсөн гэхдээ. Сэтгэл хангалуун нөгөөх нь. Бэжгэ. Оош энэ устай юм бах та. тосон нустай юм байгаа ч гэхгүй. Yummy. Яа энэ дээр хэдүүлээ яж байгаа. За хоол маань баг болчлаа дөө тий өндөг маань баг болчлаа. Нэр надаа юу хэрч. Энэ ихтэй юу яах вэ? Мөг юу. Надад ч одоо хэдүүлээ нэг хэмжээнэ тавина. Шар манжин сонгон өдрөө тавих байгаа. За. За ойлоо дүүлэн шар манжин. Шар манжингаа та нар өөрсдөө дарддаг уу? Помидорыг бүтнээр нь яг зүгээр хэрчвөө. Голоор нь хэрчин. Энэ танаа дарсан шар манжин уу? Үгүй дараагүй. Дараагүй юу? Маад шар манжин дарж ах заавалга. Гайг үндэ бараг тийм байна дөө. Нэрвэсээ үү те? Би бас түл оноод хэлсэн юм шүү. Юу гэсэн гэж? Шар манжин дарж ах заавалга гэсэн. Тань тийм юм те. Нарийн их тавьсан уу? Эндээс тавих нь зөвлөө да. Тоогоочоо. Шан дээр юугаа жан дээрээ тавина. Одоо энэ гон дээр За. Энэ шар манжингаа тавьсан. шар манжингуудад өөр юм тавигдах уу? Одоо тэгээд би нөгөө түрүү хэлээдсэн шүү дээ нөгөө сонгон жантаагаа идэхэд аюу гоё гаа гэсэн. Тэр шүү дээ. Оо. За бараг л болсон да.
За яг л юм да. За. Nice. Тэгээд ихтэй юу яасан шүү дээ? Яасан. Эний чинь хоёрын хэлсэн минутаар тавьсан шүү дээ. Хэдэн минут? 20. Тэ. Тийм үү? 20 минут юм амархан өнгөрчихсөн. Тэгээ угаасаа эхний яриа эхэлж байхад би угаасаа эхлүүлсэн байсан. Оршил нөө тэ. За. Утрах байна. Тэгвэл нөх хөрхөн бүгдийг нэг ирчихсэн шүү дээ. Түрүү нэг гарахмаалтаа элсэн чихрээ хийгээсэн үү? Тэгсэн. Амтын зөвлөлөө жоох хийсэн шүү. Зөв. Дээр чи ягаад чиш чиж. Нэр хамгийн гол юм асуух марч. Одоо шууд халуун дээр нь асууч. Манай хүргэлтийн үйлчилгээний хөлс болон танаа бүтээгдэхүүн гарч байгаа хоолны үн ер нь хэдтэй байгаа вэ? За манай хоолны үн бол ерөнхий хамгийн доотлон 7-аас эхэлж байгаа. Жантаагаа маань болохоор 9,012 заагахаа бүхрээрээ. Энэ нь баг бус газартай ер нь төстэй. Тийм төстэй. Тэгээ хүргэлт нь болохоор данхаа гэхдээ ер нь бол 2 олноос дээш хүргэлт хийгддэг байгаа. Тэгээ хүргэлт өнгөө Ямонорт хоол зөөхгүй гэсэн үг. Нэг зүгээр нэг жантаагаа маань догбуу хийдэж юм аваад идчихсэн хүмүүс ер нь. Бас тэгж болох юм. Тийм тэгж олон. Заавал 2 жантаагаа маань биш. Кебабтай ч юм уу тий. За энийг ихтер өвччихээ төхөө тэгж байгаа хэдүүлээ. Би ч бэлдээд шүү сахуу. Одоо сангинтайгаа идэх юм байна тий. Тэгээ сангинтайгаа идэх. Ихлээр бүр харагдах байдал бүр үнэхээр бүр аим гоё алгалаад өстой гоё юм аа. Ингээд өргөж юм шүү. Таах өөр салбар нэг баталтай байгаа юу? Бага. Гэтэ нэгмс нэгийгээ бүр чанаржуулж байгаа дараагийн салбараа нэ гэж бодож байгаа. Тэгэхгүй бас хитрхи болно. Яарад олон салбар нэгчүүл бас чанаргүй болох. Макдоналдсын ганц нөгөө юунд тэр штэ. Нөгөө юу гэдэг лээ нууц нь маш олон салбартай. Тэрнээс шанх яг үнд бол бүх газар яг тийм бүрээрээ үйлчлэг үзүүлдэг газрууд их байдаг гэсэн. За энэ жам маань бүр жоохон болох. Шал үйл түүх боловчлаа уучлаарай. Би жам. Энийг тусад нь ингэж тавьж өгч байна тийм. Хоёлоо хорчтой. Тэгээ яг энтэйгээ холиод идвэл аюу гойтой. Ширээн дээр сууж идмээс гадаад байх юм. Хол аваад ширээн дээр суух уу? Яа ингээд манай жантаагаа юм бэлэн боллоо да. За. Ста хурдан байна. Сайхан айлчгүй дундуур нь хэдүүлээ гоё. Тийм. Яалаа тий орц. Баахан тайлбарлаа. Амир түүх ярьлаа. Хоол ярьлаа. Амир. За баярлалаа. Хоёр эцгээд. Голдоо зогсож битээр голдоо зогсоож аваад авсаадах юм. Голдон зогсож. За. Ямтлахаа. Яг л өндгөө яах вэ? Хагалах уу? Одоо яг хаглаад нөгөө солонгос кинон дээр гардаг шиг ингээд савхаа гэж байгаа гоё хойлоо. Яг гол юу ч юм шүү дээ. Гол юу ч хойлох. Хин утгаа ямар сурцтай ойлж байгаа юм. Зөндөө олон хүн жантаагаа юмд оруулсан юм чинь. Бас орж байхад л та. Хөрөгч нар бас үзэж байгаа. Хохрогч нар одоо ингээд технээсээ идэх юм гэж. Ингээд телевизийнхаа бүр мэрэгжлийн тогооч авчирч байгаад ингээд Жантаагаа нуу гарданд нь оруулж байгаа юм да. Одоо танахаас салахгүй. Ядж байгаад юу юм бэ? Танах ч манай гэрээ хажууд юм. Өө тийм ээ нөө. Тэ. Одоо би тэгэл танахаас салахгүй шүү дээ. За. За амталцгаа да. За хойллоо. Сайхан ойлчлаа. Яа. Яг муцхан шиг харагдаж байна. Стогой.
Гоё юм байна уу? Одоо энтэй нөлөөд байна. Одоо яг ингэж идэж үзчихэд тэнгууд наа жандаа дурж аваад. За 2 дугаар аав. Би адгоос ингэж гоё идэж чадахгүй байна. Ингээд идэхээр амт нь өөр болж. Кино шиг болчихж байна. Үдсэн кино шиг. Өстой гоё юм байна. Согинтой болж идэхээр гоё болж байгаа. Хүмүүс ер нь ерөнхий ингээд согин жанга орхичт юм шиг байгаа нэг идэхгүй. Ам муухан өнөртөн тэгээд юу. Угаасаа амаа угаадаг юм биш цонгийн чигээр яах вэ? Тэгээ хаад идэж байгаа юм. Тадмааргүй л юм. За өстой тасрахаа. Яг таныг хэлсэн болохоор би зүгээр 3 дараалцсан шүү заяа. Тэрнээс шиг уул нь бол нэг үзэгчдийнхээ холоог өргөмөргүй л байлаа. Юу өргөмөргүй л сая хүрэгтэл Амар хүрэгтэл нь идэж чи бүр мокон гэж байгаа юм шиг л. Баярлалаа надад ирээд байна уу? Байна. За ингээд харгалах зам маань ингээд шүтэрч байгаа юм да. Тарах юм байна. За ингээд үзэгчтэй ингээд та бүхэн үзлээ, харлаа, идлээ гэдэг шиг. Ханаг Жажан хаус. Жажан хаусын тогооч биднэрт ирж яг гараараа маш богино хугацаанд хийж үзүүллээ. За тэгээд хөргөлт байд юм байна. Очоод үйлчлүүлж болно гэж байна. За энэ мэтлэн өглөөний хөтөлбөрөөр та бүхэнд сонирхолтой зочдыг урьж тэр доорондоо шууд газар дээр нь халуунаар нь та бүхэнд үйлчлэг үзүүлж хөргүүлэх болно. Үзүүлэх болно. Тэгээд үйлчлэгээ зарчим болон сонирхолтой хоолыг хийж үзүүлэх болно. За жагаа тэгээд ямар хөө санагдав нэг дэлгүүрийн юм нас. Юу дэлгүүрийн юмыг ол ярилт. Үнэхээр гоё амттай. Тийм гоё хуурц амт юусаа байдгүй юм байна. Нэг гоё тийм зөөлн одоо соусан л юм байдаг л ахalta тий. Хэтрүүлж хийгээгүй, багдуулаагүй яг л нэг тийм гоё бүх юм таарцал амтнаа хийж байна тий. Тэгэхээр бас их та хэд юм бас нууц жорно бас байгаа юм болов уу? Энэ шүү дээ. Нууц жорно энэ шүү. Би та бүхэнд харуулъя. Энэ нууц жорно. За цаг цаваа гаргаад манай өглөөний нэвтрүүлэгт бас Жантай гомын яаж их талаараа бас өөрийнхөө ажил төрлийн талаар бас бяцхан яриа өрнүүлсэн танд баярлалаа. Баярлалаа. Таны ажилд бас томоос том амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэн ч гэсэндээ ингээд намайг энэ дугаартаа урьж оруулсанд баярлалаа. За тэгээд хийсэн хоол минь намттай байсан бол Гоё энэстэй гоё. Одоо энэ Миний камер зорилго байлаа тий. миний зорилго биеллээ. Тэгээд бас нэг юм бас нэг ерөөж хэлээ. Өдөрт 100 гаруй хийх юм бол одоо өдөрт 200 гаруй хийдэг болоорой. Мастер болоорой. Баярлалаа. За өглөөний хөтөлбөр маань өндөрлөх тийшээ хандж байна. Тэгээд манай хоёр сая хоолны буулан дээрээ жантай гомыг хийчихэд надад ерөөсөө өгсөнгөө. Цадлуулсан царайд. Яг үнэртэй за болоод ирж байгаа нэг очиж идэх гэсэн чи байхгүй болсон байдаг. Хоёр яар муу. Угаасаа нөө хоёр зураглаач байгаа, битээр байгаа. Жагаа баг хин каминах талцсан баха тий. Тэгсэн камин авч тэр аваар зүгээр. Өглөө Маргаашийн дугаар дээр замж байгаад идэв. Тэгээ шууд ингээд алдчихж байгаа байхгүй. За тэгэхээр нэвтрүүлэг маань өглөө хөтөлбөр маань энэ ирчээр та бүхэнд хүрэх болно. За өглөө 7 цагаас ерөнхийдөө хөтөлбөрүүдэд хүргэн. За мэдээллийн хөтөлбөр байгаа. За үргэлжлүүлээд сонирхолтой мэдээлүүд байна. Сурвалжлагууд гарч байна. За сурвалжлага дээр бол гурвал одоо чөлөөтэй л явна шүү дээ, тий. Хаашаа чамаагүй. Одоо тэгээд хөл өрөө тогтоох юм чинь гой янз янзын фестивал, үйл ажиллагаа, юмны нийл талууд хэдүүлээ гоё очиж сонирхонгоо бас Тийм үзэгчтэй гоё тий. бас үзэгчтэй бас хүргэе гэж бодлоо. Маргаашаа өгөх юм бол би юу Улаанбаатар номын фестивал дээр очичоод ирээ. Тэнд бас нэг харсан юмнууд бол байгаа. Тэгвэл гоё номын дээжээс авчраарай бит хоёрт. Таярт бол яахгүй шахгүй. Би өөртөө Тэгвэл өөрийнхөө номын битээр тэгвэл жоохон сонирхуулаарай. зөвөр юу гайхуулж. Йоо за. За энэ өргөжлүүлээд бас юу байгаа. Манай мөнх соёл маань болохоор 1-т 3-т 5-т байгаа тий. За мэдээллийн хөтөлбөртөө бол байгаа. News 11 мэдээллийн хөтөлбөрийг үжийн 19 цагаас 1-т 3-т 5-т би хөтлж байгаа. Мөн түүнчлэн бас манайх Facebook дээр нэвтрүүлгүүдэд тавьдаг.
Тэгэнгუут нэг одоо copyright буюу copyright нэг оюуны өвчийн асуудал их гарч ирээд идэг л да. Уул нь бид нар хулгайлъя гэж бодоогүй. Нөгөө газараас нь зөвшөөрөл авах мах гэнгүүт нэвтрүүлэг нь маш хурдан хугацаанд хийгдэж гарч байгаа болохоор нэг юм зөвшөөрлийн асуудал контактууд нь жоохон хоцроод байгаа бах тий. Зөвшөөрлийнх нь контактууд тий. Тэгэнгუут бид нар YouTube channel-тай болж байгаа. Тэрэн дээр яадаг вэ гэхээр YouTube дээр бид нар одоо хөгжмийн тухай баримтад нэвтрүүлэг кино хийгээд баримтад нэвтрүүлэг хийгээд тий. Ингээд 50-гууд нөгөө дуунаас нь ашиглах юм бол нөгөө copyright-ийн асуудал үүсэхгүй. Доор нь тэр дуун гэл гарчна. Тий, яг зөв. Тэгж гарч ирээд нөгөө нэг дуугийн хандлан дээр нь шууд нэмэгдэнэ л гэсэн үг. Жишээлбэл Bonnie-ийн дууг дээр нөгөө нэг мэдэн дээр ашигласан чинь шууд блок Facebook-аас блоклсон юм. За энэ мэтлэн шинжлэхдүүд одоо хийгдэж эхэлж байгаа. За OG болон Camino 2-ын нэвтрүүлгүүд гоё альбаас нь орж ирж байна. YouTube channel нь орж ирж байна. За миний гардаж хийдэг дөрвөн хөтлөгчтэй Java Show байгаа. Java Show маань бас өөрсдийн пэйж YouTube channel-тай болно. За пэйж хаяг дээр бол тавьдаг. Гэхдээ ерөөсө дуу тавихгүй би дандаа нэг ая тавьдаг байгаа. Тэгэхээр нөгөө нэг нэвтрүүлэг маань айтайхан орчоод идэв. Тэгээ Java Show-гоор ерөнхийдөө бол маш олон сонирхолтой арга хэмжээнд дотор очин хүүхдэд зориулсан тий. Бас янз янзын одоо нэг нийгэм рүүгээ хандсан одоо зүйлүүдийг бид нар хийж эхлэх гэж байгаа. Манай Java-гийн тэр хөтлөгч хүүхдэд амар хөөрхөн тий. Ёо, өстөг хөөрхөн. За Java Show хэдлээ 8:30-аас тий. Цаг нь Одоо чи мэдгүй байхад битгаар яаж мэдэх вэ? Хөөе хийдэг хүн мэдгүй байх чам. Дээр би 6 гэд үзсэн чинь 6 Тэрийг найруулагчаас асууч уу? Тийм ээ, энийг найруулагчаас асууч. За иймэрхүү чөлөөтэй хүмүүс л ерөнхийдөө бол манай телевизэд бол ажиллаж байна. За мэдээж хамтран ажиллахыг хүссэн албан байгууллага хүмүүс байх юм бол бид нар бол чөлөөтэй. Нээлттэй. Тэгээд хүмүүс маань бас манай Facebook page хуудасалах те channel 11-ээс согдлизм маань page хуудсыг дагаарай. Бидний нэвтрүүлгийг үзээрэй. Univision дээр бол 32 дугаар сог дээр гарч байгаа. Sky Media дээр хэд дээр гарч гэлээ? 30. Дидиш 21. гэж. За тэгээд сансар дижитал маань 32, Монгол саад 37 байгаа шүү. Хүлээн авсанд баярлалаа. За ингээд өглөөний мэд хөтөлбөр маань энэ нүрээд өндөрлж байна. За дараагийн дугаарт маань болохоор сонирхолтой сурвалжлага болон бас нэг тоглож байсан. Сонирхолтой зочин байгаа. Тэгээд тэр хүн маань бас гадны хүн байна. Монгол хүн гадаад хүн ирж байгаа. Гоё. Маргааш бас бүтэн сайны өглөө бас дахиад маргааш салиадад бол хоёлоо хоол авч үлдэн шүү. Энэ хийгүй юм байна тий. 50 шүү. Соёлогийн аяг гэдэг тусна ингээ гарах чи. Тэгээ ч нэрээ. Дагаан чам. Тавьчихна. Би тавьчихна. За ингээд өглөөний мэд хөтөлбөр маань энэ өрөөд өндөрлөж байна. Өдрийг сайхан өнгөрөөгөөрэй, сайхан амарцаагаарай. За ажил төрөлтэй хүмүүс байвал ажлаа сайн хийцгээгээрэй. За сайн хийгээрэй гэхээсээ илүү ер нь бүх юм сэтгэлээсээ хандхад бүх юм угаасаа цаанаас болоод гаргаад ундраад өгдөг. Тэгэхээр манай үргэлжлүүлээд манай контентуудыг үзээрэй, сонирхоорой. Ингээд өглөөний мэд хөтөлбөр маань өндөрлөж байна. Баяр та өгцгөө. Баяр та бүхэн сайхан амарцгаарай.